Монголчуудын битүүний өдөр ба битүүлэх ёс. Голчлон өвлийн сүүл сарын 31 битүүн гинэ. Энэ өдөр тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэлтэй бөгөөд монголчууд өвлийн адаг сарыг лавай сар гэдэг. Ийхүү саргүй харанхуй битүү байхыг нэгэн бүтэн жил битүүрэн төгсөж байна гэж үздэг. Энэ өдөр айл болгон гэр гертэ тухайн жилийн эцсийн хоол зоог барьж битүүлэг үйлдэх бөгөөд өнгөрөн одож буй оноо битүүлэн төгсгөж буй ёс юм а. Битүүний өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэж буй явдал юм а. Битүүний өдрөөс өмнө өр шир, өглөг авалгаан дуусгаж, бусдаас зээлсэн мөнгө, эд мал байвал эргүүлэн өгч, урд хэрэлдэж, эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзан учирч эв иеэн засдаг. Айл хотлоороо бурхан шүтэнэ дахиж гэр орныхоо шороо тоосыг гөвж, утаа хийх цэвэрлэн малынхаа хот хороог засаж цэмцээлэгдэг. Хотч нохойнхон уяа хүзүүвчийг хүртэл сольж шинтэгдэг. Ирчүүд нь хүлэг сайн мордон барьж хур дэлийг нь засдаг. Эмэгтэйчүүд нь эдээ будаагаан засаж өмсөж зүүх хувцс хунараан зэгцэлж шөнийн нэгний өглөөг угтахад хэрэгтэй зүйлсээ бэлдэж тавина. Битүүний ороо өрхийн тэргүүн хонь малаа хотлуулсны дараа гэрийнхээ баруун дотхон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээн. Зүүн дотгон дээрээ өргөс бүхий харган шорилж тавьж, муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаана. Ирүү хөлийг нь заагаагүй хоньны битүү толгой чанаж, бурхандаа дахил болгон өргөн, хамар чих, эврийн уг, нүксөв, хотхор хэсэгт шар тос төрхөж тавьдаг. Бурхан шүтэндээ зул хүч барина. Гэрийн хүмүүс бүгд шин дээлээ өмсөж, эдээ будаа бүхий ширээнээ сууцгааж, гэрийн эзэн битүүрх цан үлийг эхлүүлнэ. Битүү чүмэг таших, өвөрмөц заншил үлдэж, айл хөршийнхөндөө бууз баншнаасаа хөргүүлдэг. Эдээ будаанаасаа цадтал эдснээ дараа тоглоом наадгай тоглоно. Битүүний өдөр олон айл гисэж тэнүүчлэх, хүүхдэн зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчнөд эм тан уухыг цээрлдэг. Албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдэгэ хэвтүүлэн тавьж, тамга амраах яслал хийдэг. Хүүхдийн контент YouTube суваг уншиж бэлтгэв 2026 оны 1-р сар.